Сайн байцгаана уу үзэгчдээ. Эх орон Монголын үндэсний телевизээс бэлтгэн хүргэдэг амьдралын гол дүр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэж байна. Хүн бүр өөрийнхөө амьдралын гол дүр байдаг. Тэрхүү амьдралаа яаж сайхан авч явах вэ? Тэрхүү гол дүрээ хэрхэн сайн бүтээх вэ гэдг нь хүний өөрийнх нь ажил мэргэжил үйлстэй салшгүй холбоотой байдаг. ертөнцийн хүн төрлөختөн үүсэн бий болсон цагаасаа өөрийн дүр үүргийг амьдралд бий болгохоор ирдэг. Энэ нь зөвхөн цаг хугацаагаар хэмжигддэг бөгөөд сайн муу алийг ч үгүйсгэж болохгүй. Тэд бүгд бие биенээсээ уялдан хамаарч байж амьдрал үргэлжилдэг. Лонтэш. Арг. За энэ жигсаа сонсч. Ар. Хэрвээ зовлон байгаагүй бол бид жаргалыг жаргал хэмээн нэрлэхгүй, жаргалыг мэдрэгч үгүй байсан биз. Дэлхий болон дэлхийг үүсгэгч бүх амьтай амьгүй зүйлс, улирал, цаг хугацаа, хүний мэдрэмжүүд болох хайр, зовнил, догдлол, уучлал, шунал, эд хөрөнгө, эрх мэдэл тэд бүгд өөр өөрийн гэсэн дүр үүргийг амьдралд бий болгодог, хязгааргүй эргэлдэх амьдралын мөн чанарууд юм. Иймээс хүн гихч нь өөрөө амьдралынхаа гол дүр юм. Бид өнөөдрийнхөө нэвтрүүлгээр маргаашийн сайхныг бүтээхээр ард түмнийхээ амар тайван аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэдэг төрийн цагдаагийн ажил амьдралыг өгүүлэхээр бэлтгэлээ. Эрхэм офицер гэснээр амрыг гэрээ. Хатунхутнаас хадгицүү цаги хатун зөрөх тэхэрний цагаа За сонслоо. сая төвшин түнийхээ сэтгэл жаргал бэлгэлсэн рин цагаа бидний зөрөх хараа цохноо бидний сэтгэл энхийг хүснэ бидний дуу маршаар Түр төмнийхээ төлөө үйлчилж, ард иргэдийн амар тайван амьдрах бүхий л зүйлд хүчин зүтгэж, хүлээсэн үргээ нэр төртөө биелүүлж яваа Баян зүрхт үүрэгдэх цагдаагийн 2 дугаар хилцээний хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Жамбалын Чулуунбаатарын эгэл жирийн хэрнээ ам урссан адал явдалтай амьдралын жимээр хамтдаа аялцгаая. Би Говьтай аймгийн Жаргал сумын харьяат Жамбалын Чулуунбаатар гэдэг 1998 онд Говьтай аймгийн цагдаагийн хэлцэд цагдаа, Буг сум цагдаа, Алтаа сум цагдаа 2000 оноос одоо өдийг хүртэл Баян зүрхт үүргийн цагдаагийн хэлцэд ажиллаж байна. Одоо Баян зүрхт үүргийн цагдаагийн 2 дугаар хэлцэд хэсгийн байцаагчийн ажилтай. За ам бол 4 эхнэр 2 охины хамт амьдарч байна. Би бол яг цагдаа яг үннийг хэлэхэд бол цагдаа болъё гэж одоогүй. Ер нь хөдөөнийг сайхан хээр тал дээр сайхан маллаад, уртынхаа богдуулаад ингээд нэг сайхан хідэн сайхан морь уйтсан тий нутаг орондоо ингээд сайхан барилдаад ингээд явж яа гэсэн бодолтой байсан. Миний аав бол Говьтай аймгийн гэрэл зургийн салбарт фото зурагчийн хийдэг байсан. Аавыгаа дагаал зураг авахтан цуг яваал. Миний ээж бол Говьтай аймгийн тахиулчлагын усчин Бадарчин Дидэрмаа гэж юм хүн байдаг. Тэгээ би бол яг хөдөө нөгөө өвөө эмээ дээр их байнга тэр үедрэ байдаг. Тэгээ миний өвөө сайхан малчин Ботг усандаа нэртэй юм сайхан хүн байсан. Тэмээ хариулдаг Бадарч гэж хүн. Миний эмээг бол Жигчмаа гэж юм. Тэр үедрэ бол байдаг. Тэгээ намайг одоо хөдөө ажиллаж Чинзэр гоо цагдаад оруулсан. Тэгээ цагдаад ороод одоо цагдаагийн дэд ахлагчаас цагдаагийн ахмад хүртлээ энэ 17 жил цагдаагийн байгууллагад зүтгэж байна.
Цагдагт төрж өсөж үндийсэн Чулуунбаатарын ажил мэргэжлийн замнал нь их сонин бас сонирхолтой. Тэрээр дунд сургуулаа дүүргээд ангаахын шинжлэх ухааны их сургуулийг их баригч мэргэжлэр төгсөж 6 жил гаруй бяцхан урсуудыг хорвоод мэдлэгт нь их барих буянтай үлсийг хийж байсан бол харин 1998 оноос төрийн цагдаа болох амьдралын нэгэн шинэ хуудас нь бичигдснээр өөрөг хүлээсэн мөрдөстэй төрийн тусгай албан хаагч болсон юм. Говьтай аймгийн ангаах ухааны дунд сургуулийг төгссөн. Тэнд бас одоо амьдралынхаа гарааг эхлэж одоо тэр үеийн багш Намдан гэж багш байсан тэр хүний удирдлагын доор төгсөж дараа нь бол тэр ажлыг хийж агаад 98 онд Говьтай аймгийн цагдаагийн хэлтсэд цагдаагаар анх орж ажиллаж байсан. Манай Говьтай аймгийн жаргалан сунд нэг тухайн үед одоо нэг учрал одоо болсон байгаа. Тэгээ тэрэнд одоо би бас нөгөө нутаг ус сайн мэддэг гэд намайг Говьтай аймгийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн тухайн үед жижигхэн бүрэлдэхүүн Говьтай аймгийн цагдаагийн хэлтсийн дарга одоо цагдаагийн хоорондоо ашигчин зэрэг тэнд газарчлуулж намайг авч явсан. Тэгэл дараа нь одоо цагдаагийн байгууллагад орж ажиллах саналыг надад тавьсан. Ингээд би анх Говьтай аймгийн цагдаагийн хэлтсэд цагдаагаар орж ажилласан. За Чулуунбаатар бид хоёр анх цагдаагийн актемд нэг анги орж Чулуунбаатар Гов Алтай аймгээс би Ховд аймгээс цагдаагийн актемийн ичнэ ангид нэг ангид хамт тоглоом болж анх сурж илээ. За түүнээс хойш одоо олон жил одоо найзлж нөхөрлөж хамт олон болж явж байна. Энэ Жамдлын Чулуунбаатар гэж сонсогч 2002 оноос 2007 оны хооронд 4.5 жилийн сургалтанд ичнэгээр хамрагдсан. Хамрагдаж бакалаврын боловсрол авсан. Эрх зүйч цагдаагийн эрх зүйч ажил мэргэжлээр суралцж ингэ төгссөн юм сонсогч байгаа. Одоо бол хууль сахиулах их сургууль болсон байна. Миний дараагийн үе маань одоо энд бэлтгэгдээд ингээд сайхан шагсаалын бэлтгэл хийгээд дүүнер маань энд сургууль дээр ингээд байж байна. Би мөн яг адилхан ингээд шагсаалын бэлтгэл хийгээл ингээд байж исэн. Тухайн үед бол цагдаагийн ахлах цолтой байхдаа сургуулиас зохион байгуулсан урлаг спортын арга хэмжээнд маш идэвхтэй сар оролцдог ийм оюутан байгаас гадна улсын аврах шалгаруулах ийм тэмцээнүүдэд спортын төрлийн тэмцээнүүд жишээ нь самбохийн аврах шалгаруулах их сургууль цагдаагийн актемийн нэр дээр ингэж оролцож бол амжилттай сар оролцож ирсэн. Манай одоо тухайн үедээ суралцж ирсэн цагдаагийн ажилчдын албан хаагчдын дундаас бол онцгой шалгарч сурлаг спортоор ингэж шийдлэгдүүлэн сайн оюутан сонсогч байсан. Цагдаа мэргэжлэр сурч байгаа оюутан буюу сонсогчид сургуульд байхаасаа л зэрэг хүний амьдралыг мэдэрч сурч төгсдгөөрөө онцлогтой байдаг. Яагаад гэвэл тэд их орон ард иргэдээ хамгаалах их үйлсэд бэлтгэгдэж байдаг. Төрийн цагдаа хүн ард түмнийхээ итгэл, шудраг үнний илэрхийлэл байдаг гэж би боддог. Цагдаагийн Ахмад, Жамблын Чулуунбаатар. Цагдаа мэргэжил дэлхийн хамгийн хүнд мэргэжлүүдийн тоонд ордог. Үргэлж гэмт хэрэг, сөрөг мэдээлэл донд ажиллаа хийдэг. Цагдаа нар амралтгүй ажиллацгаадаг. Ямар ч нөхцөлд гар утсаа унтраах эрхгүй, дуудсан цагт ажилдаа ирэх ёстой. Учир нь тэд их орон дуудсан цагт эргэж буцах эрхгүй, мөрдөстэй өөрөг хүлээсэн албан хаагчид юм. Чи яагаад зүгтаагаад байгаа юм бэ чи? Би зүгээр жолооч ч би юу ч мэдээгүй. Чи яагаад зүгтаагаад байгаа юм чи? Яагаад зүгтаагаад чамаа хэний хингэтэй? Юу хийгээд яагаад зүгтаагаад байгаа? Машин дэрэг чи юу байгаа? Манай тэгчээс зургатаа гэсэн юм аа. Хүн байхгүй. За Баянзүрхийн цагдаагийн 2 дугаар хэлтс маань нийт 207 албаагчтай. Эндээс бол энгийн албаагч нь 11 байдیں۔ Бусд нь бол бүгд мөрдөс зүүрсэн албаагч нар байдیں۔ Үйл ажиллагаа бол үндсэндээ Баянзүрт дүүргийн хүн амын 48% буюу 133 мянган гаруй иргэдийн одоо аюулгүй байдлыг хангах зорилготойгоор үйл ажиллагаа зохион байгуулж ажиллаж байгаа. Ер нь бол цагдаа хүний ажил мэргэжил гэдэг маань бол тухайн хүн маань бол цагдаад мэдээж өөрийн хүсэл зоригоор орж байгаа. Тэрүүгээрээ бас ялгууртай байдаг баг. Үнэхээр одоо манай цагдаагийн байгууллага, манай цагдаагийн
Баянзүрхийн цагдаагийн 2 дугаар хэлтс. Одоо бие дүүдэг үнэхээр одоо өдөр шөнөгүй ялангуяа 1 дахь 2 дахь тэгээд 5 дахь өдөр одоо уцсгсан цагаар гэмтэрхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл ингээд тус тусын албатаараа одоо ингээд гаргаж ингээд цаг наргуу одоо бид бүгд бас ингээд ажилтгийн хувьд бид бүгд бас нөгөө гэмтэрхийнхэн гаралт одоо аливаа нэг одоо бууруулах чиглэлээр бас ингээд гэмтэрхээс урьдчилан сэргийлээд ажиллаж байгаа байхгүй. Манай хэлцээ үед бол бас ачаалал нэлээд өндөр. Улаанбаатар хотын тодорхой нутаг дэвсгэр хариуцсан дүүргийн цагдаагийн хэлцүүд, Төвөр нутгийн цагдаагийн газрын хэлцүүд дотроос бол манайх авч байгаа ачаалал иргэдээс ирж байгаа өргөдөл гомдлууд бол одоо байгаа тоо мэдээгээр бол 1-р явж байгаа. За хоногт бол манай Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлцтэй бол 24 цагт бол 150-аас 200 дуудлага ирдэг. Эрдийн одоо нэг хоногт баяр ёслолын үеэр бол одоо ачаал ихсэн үед бол одоо 300 давчч одоо юу яадаг дуудлага ирдэг. Дээрээс нь энэ их ачааллыг бас үүрээд ардаа амьдралтаа, арийнхаа амьдралаа зохицуулаад бас алдаа оноо гаргахгүй явж байгаа албаагчд бол их баяртай байдаг. За би тэгэхээр одоо энэ 2013 он төгсөөд одоо энэ цагдаагийн академиг төгсөөд одоо энэ Чулуунбаатар Ахмад гэдэг хүн дээр хамгийн анх одоо миний дадлагжуулагч багшаар байсан. Тэгээд тэрнээс хойш одоо 2 жил боллоо. Тэгээд би энэ хүнээс одоо энэ хүн бол надад их юм заасан. Чулуунбаатар Ахмад байтэр ордон цагдаа аваасаа Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтс цагдаа байсан. Би энэ бол мэднэ. 2012 онд би хэсгийн байцаагчаар анх томилогдоод Чулуунбаатар Ахмад Баянзүрхийн 7 дугаар орон дээр хэсгийн байцаагч, би Баянзүрх дүүргийн 4 дугаар орон дээр хэсгийн байцаагч томилогдоод анх байтэр нэг өрөөнд суугаад офицер бүрэлдэхүүнд орчоод хэсгийн байцаагчийн ажлаа хамтдаа Чулуунбаатар Ахмадтай бид тэр хамт явуулж ирсэн. Тэгээд одоо манай энэ Чулуунбаатар Ахмад бол ер нь ажилдаа бол их хичээнгүй, ямар нэг юм өөрийн гэсэн чин сэтгэлээсээ хийдэг. Тэгээ хийсэн юм болгоно ямар нэгэн дарах хинч ч бай ер нь дарах зэрэгнэрт ер нь гологдохооргүй тийм чухал ажлыг бол сайн хийдэг. Тэгээ хувь хүнийхээ хувьд ч гэсэндээ ер нь жоохон тэгээд цагаан одоо хүн амьтантай марзгандаг ч гэсэндээ те дараа нь тиймээ юм санаж боддгоо ер нь цагаан. Тэр нь сүүлд ирсэн одоо шинээр төгсөж ирсэн залуу хүмүүстэй маш их сургаж чаддаг. Тийм хүн л гэж боддог ер нь. Тухайн үед бол би бол шинэ томилогч залбаагчийн хувьд надад бол өөрийн мэддэг сурсан зүйлээ зааж өгсөн. Тэрний үр дүнд би ажиллаад нэг бүтэн жил ажилласны дараа цагдаагийн ерхий газрын авраг байцаагч хүртэл болж байсан. Тийм л туршлагатай да бит хоёр бол. Хэсгийн байцаагч Ахмад Чулуунбаатар гэхэд бол хорооныхон иргэдтэй тун ер нь бол маш их тийм ойр дотн байдаг. Иргэдтэйгээ бол аль болохоор иргэдтэйгээ ойр байж одоо гэмт хэрэгээ илрүүлэх болон тийм ээ ямар альва нэгэн гэмт хэрэг зөрчлийг таслан зогсооход бол тэр нь бол их төлхөө болж өгдөг. Хүнийхээ хувьд амьдралын хар бор одоо ухаан хөдөө орон нутаг одоо тухайн нөхцөл байдалд хөрвөх ийм чадвартай ажилтан гэж боддгоо. За манай Чулуунбаатар Ахмад бол ер нь бол маш их ажлын төлөө сэтгэл зоригтой. Ер нь бол би бол чадахгүй гэж хэлж чадахгүй. Би бүгдийг чаднаа, би хийнэ, би иргэдийн төлөө би ажиллана. Би энэ гараад байгаа гэмт хэргийг чинь би илрүүлж ажиллая, би иргэдийн одоо төлөө би ажиллаж чадна гэдэг. Бас хүнтэй хамтарч ажиллахад их өв зүйтэй харьцдаг учраас манай Чулуунбаатар Ахмадын талд бол нэг муу зуршил, нэг хүнд нэг муу тал гэсэн тийм байхгүй. Хүнд бол үлгэр дуурайл болох хамт олондоо нэг урайлж ажилдаа хийх хандлага нь бол шал ондоо. Төрийн цагдаа хүн ард түмнийхээ итгэл, шудраг үнний илэрхийлэл байдаг гэж би боддог. Цагдаагийн Ахмад, Жамблын Чулуунбаатар. Ахмад Чулуунбаатарын ажилдаг Баянзүрх дүүрэгдэх цагдаагийн 2 дугаар хилтэс бол маш ачаалал ихтэй. Тэнд өдөр шөнийн ялгаа байхгүй, иргэдийн хүлч тасрахгүй, гэмт хэргийн дуудлагч их. Орон нутгаас шилжин иргэсдийн тоо байнга нэмэгдэж, амьдралын баталгаагүй, хаягийн бүртгэлгүй, ажлын байргүй, хот бараадан ирсэн иргэд, архаг архичид, орон гэргүй тэнмэл хүмүүс олноор цуглах болсон нь тус дүүргийн иргэдийн амгалан тайван байдал, хэв журмын нөхцөлд сөргөөр нөлөөлж байдаг байна.
Гарч байгаа хэрэгүүдийн 70-80% нь гэр хорооллын орчинд үйлэгддэг. Мөн шөнийн цэнгэний газар их тул цагдаагийн албан хаагчид гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх гэж амгалан тайван байдлыг сахин хамгаалах гэж байнга шөнийн эрүүл хамгаалтанд гарцгаадаг. Ингээд л тэд шүнжэнгөө согтуу хүлчүү хүмүүстэй ажиллаж, хуйтанд хурж, халуунд халж явцгаадаг юм. Ilgoo шууж, дээд харуулыг гоо. Тайдааны нийтлүүлгүй, бэлтгэв. Тайдагаа шууж, хүрэл рүү. Мовцоор олчихснарэ. Орогорээ. За одоо Улаанбаатар хотод шөнийн 23 цаг болж байна. Баян зүрхийн цагдаагийн хэлтс нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан цаг үеийн үетэй холбоотой түргэн цуглалтыг 21 цаг минутанд авсан. Яагаад цагдаагийн байгууллага түргэн цуглалт дууддаггүй гэвэл тухайн үед нөхцөл байдал хүндэрсэн одоо гэмт хэрэг гарсан ийм үед одоо түргэн цуглалт дуудаг. Цуглахад бол цаг 30 минут хэсэгжилж дуудах юм бол цагийн хугацаатай дууддаг. Энд ингээд ихэд одоо нийт одоо яг арх согтруулахундагаар үйлчилдэг ингээд дандаа энэ крак энэ баарнууд шинийн цэнгэний газрууд одоо тэг цагаас хойш цаг хэтрүүлэн ингээд ажилдаг. Тэгээд бүрэлдэхүүнээр ингээд ажиллаж байгаа учраас өнөөдөр ингээд энэ их бүлэг өгнөр нягтрал үүсгэсэн хүмүүсийг одоо ингээд тараагаад ингээд ажиллаж байна. За ер нь манай Баян зүрх дүүрэгт бол одоо баар цэнгэний газрууд бас одоо сансрын баян цэл одоо үйлчлэгээний төвүүд байдаг. Тэнд бол нөгөө одоо явуулын хүмүүс одоо их ирж одоо нөгөө орчин цагаар бол нөгөө шоуддаг. Тэнд бол нөгөө танхаан гэмтрэг бол одоо шинэ цагаар бол дийлэнх нь одоо гардаг. Гэр хорооллууд гэх юм бол одоо ер нь ахан хүрээний одоо эхнэр нөхрүүд одоо гэр бүлийн хүчирхийллийн одоо давтамжтай дахин эрүүжүүлэгдсэн ч юм уу ийм хүмүүс ийм ялгаатай ийм дуудлагууд ирдэг байхгүй. За та эргүүлэн чиглэлд Баян зүрх дүүргийн 200 дунд дараагийн 200 дунд дараа эргүүлэн чиглэлд автомашины дугуй гадарсан гэмтэг гарсан байна шүү. Цааш тэр хан руу харуулж байгаа үүслэг хийдэг. Цааш хан руу биш. Цааш олгоч. Цааш хөлөөлж. За сая ингээд Баян зүрх дүүргийн 2 дугаар хэтэрхийн гудамжинд цагаан өнгийн машины хойтойгоо алдагдсан байна гэж эсвэл дарваас одоо дуудлага ирээд түүний дагуу ерэн сурвалжилж цаг одоо тэг цаг өнгөрч ирсэн. Тэгээд араас нь ерэн сурвалжилт хийж одоо шишгтэй хоёр этгээдийг энэ жижигүрийн шуурхай албанд одоо хүлээлгэн жижигүрийн шуурхай албаны ахлах байцаагч Ахмад Батболд маань энэ хэрэг бүртгэлтэй албанд мөнгө насан байцаагчд хүлээлгэж өгөө гэдэг ингээд хүлээлгэж өгөөд байж байна. Ер нь одоо иймэрхүү төрлийн бусдын эзүүлийг хулгайлах, дээрэмдэх ийм одоо орон байрны хулгай бол сүүлийн үед маш ихээр гарч одоо үйлдэгдэж байгаа. Жишээлбэл өнөөдрийн тэр иргэн одоо 2-3 удамжны цаана дэлгүүр байж байгаа. Би одоо ингээд нэг 15 минут болоод яваад ирэхэд одоо ингээд телевиз алчлаа гэнгээ. Өөрснөө нөгөө бас нэгдүгээрт одоо ойрхон ингээд хоёрдугаарт бас иргэд маань бас хинэггүй. Тэгээд тэр хашааны чойж одоо цуур ямар нэгэн одоо бэхэлгээ чойж байхгүй. Гэр орноо өөрөө эзгүй орхицсон. Ингээд одоо хинэггүй ингээд явчихдаг. Цагдаагийн ажил үүрэг бол одоо бид бүгд өглөө ирээд Арабартаа одоо Улаанбаатар хотын нийслэлийн цагдаагийн газраас одоо бүх одоо анги байгууллагууд Арабарт хийдэг. Энд бол одоо бүх албан хаагчид одоо 8-30 минутанд ирж сууж тэр хоногийнхоо одоо нөгөө нөхцөл байдал, эрүүгийн одоо нөхцөл байдал, хэв шуурмынхаа нөхцөл байдлыг одоо сонсоод тэгээд дараа нь одоо тухайн одоо анги байгууллага
цагдаагийн хэлэлцүүд нь арабартай хийгээд дараа нь одоо дараагийнхаа чиглэлийнхаа ажлуудад өргөдөл гомлоо шалгах, өргөдөл гомлоо бүртгэж авах ингээл одоо ажил бол цаг наргуул үргэлжлээл явд юм да. За сонслоо өчтөрөө. Хатан хүтнээс хагд цуцаагүй хатан зэрэг тэхэрний цаглаа сая төвшин Хүн байна уу? Амар гэрээ. Танах дуулаа өгсөн үү? Дуулаа өгсөн. За юу болов? Би шиг дэлгүүр авах Хараа цохин мөн бидний сэтгэл энхийг хүснэ бидний дуумашаар уягнаа бидний адхаа марш чигтэрнэ. Анх цагтаа болоод хэргийн дуудлаганд явахдаа сандарч твдэж яах вүлээ гэж байснаа бодвол хэдий нэ 20-од жил өнгөрсөн байна. Одоо тэрээр хал үзэж хашир суусан үүргээ нэр төртэй гүйцэтгэж яваа төрийн цагтаа. Мөн хоёр хөөхөн охины аав халамжит эхнэрийн хань ихэнх хугацааг ажилдаа зарцуулж гэр бүлээс нь түрүүнд ажил нь нэгт тавигддаг нь цагдаа хүний амьдралын бичигдээгүй хууль гэлтэй. Ингэж ажиллах нөхрөө ар гэртээ санаа зовхгүй. Ажлаа сайн хийхэд нь эхнэрийн үүрэг маш чухал. Хэдий өөрийнх нь жижүүрийн ээлж биш ч гэсэн гинтийн дуудлага гарвал шүн орой гараад л явдаг. Төр түмэн минь түшээсэ хани минь үйлс бүтэмжтэй эсэн минь байгаасаа л гэж дотроо залбирдаг да хэмээн түүний хань нь ярьдсан. За хаана яаж за нөгөө хулгай дайрам нөгөө орготл босготолтойгоо таарад цохолч нүдүүлчихвээ гэж тэл санаа зовж л. Тэгэл араас нь өөрийнхөө зөх хэмжээний одоо юу гэдэг мэддэж чаддаг юм оошоо суучдаг шүү дээ. Ер нь бол ар гэр бол орхигддог. Яагаад гэвэл энэ цагдаа болгоны одоо би энэ олон цагдаагийн гэр бүлийг магадгүй өөрөө бас төсөөлж ярьж магадгүй. Яагаад гэх юм бол ар гэрийг ерөөсөө гэр бүлийн хүн л авч явдаг. За хань аавын хувьд өстө гэрте байхаас байхгүй шүү дээ. Өглөө гараалаар орж ив. Хоёр хүүхэд гаргаж өсгөд хүүхдээ өлгийтэй байхад нь тэрж үзээг л хүн. Тэгэл ер нь цагдаагийн амьдрал чинь тийм л байдаг. Амьдралаа хоёртон тавиад ажлаа нэгтэн тавьдаг. Бид нар одоо ингээл баяр ёслол, наадам хамгаалалт, одоо хамгаалалт бүх юмд ингээл бид нар бүр сүулт нь одоо ингээл цагаансар боллоо гэх чинь битүүний барилдаа тэрэнд одоо ингээд зогсож байгаа. Дараа нь гандангийн хамгаалалт одоо мам татсан гэд манай баян зөвлөр 2 дугаар онд тэрэнд ингээд шөнийн 400 цаг болж байгаа ингээд явхад одоо миний хань одоо 5-ийнхаа эдэг хүрсэн байх юм уу тийм ээ? Одоо гэрээ сайхан ингээд ханцалсан цагаансард одоо ингээд яг золхоор ингээд бэлтцсэн байдаг. Хүн цагдаагийн ажил гэдэг чинь маш хүнд дуутсан цаг тухайн үедээ очиж явах ёстой. Баяр ёслол шинэ жил цагаан сар одоо Монголын баярууд болдог. Тэр баяруудад гэрте байдаг. Цагаан сар бүтээний өдөрлөгч чинь бүхэн хамгаалт мамгаалт гэл гараа явчихна. Хөрөөд ихт нь хамгийн хэмжээний томнол байжтэй. Тэр чинь өглөө эрт одоо 8 цагт ажил цугладаг байсан. 8-аас өмнө очихгүй болохгүй. Ажлаасаа хоцорчул болохгүй. Тэгэхээр нөгөө 8 цагт хичээл ордог. Ээж нь л бас аваал явдаг. Ингээд ар гэр нь л одоо бат бөх байх юм бол цагдаагийн амьдрал одоо тэжиж нэ ажил нь үргэлжлээд одоо ажлын амжилт гарнаа л. Ер нь цагдаагийн ар гэр гэдэг чинь ерөөсөө сэтгэлийн маш хаттай, төвчээртэй хүн байж тэр цагдаагийн ар гэрийг авч явах чадвар тэр хүнд байждаг. Тийм учраас дан ганц одоо манай айн ихгүй бүх цагдаагийн одоо ар гэр нь бат бөх байж ар гэр нь л ер нь бидний амьдралыг авч явдаг шүү. Би одоо нөхрөөр ерөн ажилдаа гараад хулгай дайрмаа бариад ажиллаад хийгээд ороод ирэхэд нь болжтэй гэл баярлалаа сууждаг шүү дээ. За миний хань Завхаа аймгийн Тэс сумын харьяат Авирын Батсан гэлж юм байгаа. Хандаа хайртай шүү гэж хэл. Энэ үгийг хэллэхгүй маш олон жил болсон байна. Манай Чулуунбаатар ахмадчээр залуудаа барилж байсан аймгийн зан цолтой хаа. Аймгийн зан цолтой Говьалтай аймагт барилж байсан. Урлагаар бас яггүй дуулнаа. Цагдаагийн 90 жилийн ойгоор дуулж бас соёлын тэргүүний ажилтаа авсан. Дуулна бас барилдана. Спорт урлагийн төрөл бүрийн авьяастай.
Гэт манай Чулуунбаатар чинь соёлын тэргүүний ажилтан шүү дээ. Тэгээ тэр утгаараа ер нь бол сайхан дуулна, сайхан ч ярьдаг. Бидний бас нөгөө соёл урлагийн арга хэмжээнүүдийг хөтөлж явуулдаг. Бас нэг иймэрхүү бас чадвартай юм залуу байхгүй. Ер нь би бол одоо багасаа эхлээд үндэсний бүх саан бөхөр барилж байсан. Тэгэд одоо бол ер нь нэг сайхан одоо нэг сайхан уул устай газар очиод нэг сайхан усны урсгал хараад тэгээд нэг сайхан уртын дуу дуулах их дуртай. Төрийн цагдаа хүн ард түмнийхээ итгэл, шудраг үнний илэрхийлэл байдаг гэж би боддог. Цагдаагийн Ахмад, Жамблын Чулуунбаатар. Монголын лөө зүтгэе. 2008 оны 7 сарын 1 бол үнэхээр одоо бас Монголын ард түмнийг бас чоршидуулсан. Тэр дундаа манай цагдаагийн байгууллага одоо манай анги нэгтгэлүүд цагдаагийн хилцүүд бол одоо онц байдал одоо төрөөс зарлаж тэгээ тэн дээр бол үнэхээр цагдаагийн байгууллага үнэхээр одоо нэр төртөө үүргээ биелүүлсний жацуугаар үнэхээр одоо олон аавын сайхан хүүхдүүдтэнд бэртэж гимтсэн. — 2008 оны 7 дугаар сарын 1 Монголын түүхэн дэх томоохон өмөөний тоонд ордог. Энэ өдөр цагдаа нар хамгаалтанд гарч ажиллаж 300-га цагдаагийн албан хаагч үүргээ биелүүлж аваад бэртэж гимтсэн юм. Цагдаагийн Ахмад Чулуунбаатар мөр зэрэгцэн албандаа зүтгэж яваа анд нөхөд мэрэгжил нэгтнүүдийнхээ талаар ярихад хоолойн зангир нь нулимсан туслуулж байсан юм. Аргач үгүй бидтэй цагдаа нар их орныхон төлөө хүлээсэн үүргээ биелүүлэн зүтгэж явдаг. Тэд чимээгүй бааtruуд байдаг юм. Эрхэм офицер гисрээ амрыг гэрээ. Хатан хүтнээс хадгицүү цаги хатан зөррийг төхөрний цагаа За сонслоо. сая төвшин түнийхээ сэтгэл жаргад бэлгэлсэн рин цагдаа бидний зүрх хараа цохин мөн бидний сэтгэл энхийг хүснэ бидний дуу маршаар уягнаа бидний атха марш чигтэнэ. Төрийн цагдаа хүн бол ард түмний итгэл, шудраг үнний илэрхийлэл юм гэж би боддог. Төрийн цагдаагийн үүрэг амар амгаланг сахиулах. Захын гэр хороололд гэрэл тасрахтан санаан зовж, зовлонг мартсан нэгнийх нь хүлчүү үгийг дааж, золгүй үргэцсэн нэгний хөрсөн цогцыг хөндөж, ухаангүй нэгийг үүрч ядарснаа мэдэхгүй явдаг. Ижи аав хань ижлийнхээ нойрыг хагаслан, шүн дундалж хартагч, харанхуй дундаас гэрэлдэх тооноо хараад уужирдаг. Хэргийн дуудлага бүрийг амар тайван болгож, дутуу нойроо бүтэн болгох гэж яардаггүй. Тийм л сэтгэлээр тэд албандаа зүтгэдэг. Цагаан шонхорыг тэргүүндээ залж, цагдаагийн албанд тангараг өргөж, тугийн дор, тушаалын дор ажиллаж амьдарч байгаа тэд мөрдөс зүүсэн төр түмний илч бас хамгаалагч юм. Төв
Төвшин амгалан хуйлаанд эдэлж, ам биеэ омортон эх орныхон төлөө хүлээсэн тангарагда үнэнчээр зүтгэн яваа төрийн цагдаагийн ажил амьдралыг өнөөдөр нэвтрүүлгээр өгүүлэн хүргэлээ. Ингээд үзэгчтэй дараагийн нэгэн амьдралын гол дүрээр иргэн олзъя. Баяртай. Эрхэм офицер гисрээ амрэгэрээ. Хатан хүтнээс хадгц цаги хатан зөрөх хөрний цагаа За сонслоо. сая төвшин түнийхээ сэтгэл жаргал бэлгэлсэн рин цагаа бидний зүрх хараа цохно бидний сэтгэл энхийг хүснэ